ямар бодолтой байна. Өнөөгийн үндэсний гэдэг бол хүүгээр нь бууруулад өрийн үлдэгдлийг баг харагдуулж байгаа л бас нэг арга шатны талаас. Яг ингээ бодтойгоо тооцох юм бол энэ зээлийн гадаад зээлийн өрийн үлдэгдэл дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг энэ 86% биш ер нь одоо 90% хүрэхгүй бол энэ зээлийг зээлээр төлөвлөж өндөр хүүтэй зээлийг бага хүүтэй зээлээр сольж зээлийн өрийн бүтцийн өөрчлөлтийг энэ бодлогод алдагдах байхаа. Тэгэхээр энэ талаар ер нь байр суурийг тодруулмаар байна. Энэ заавал 81.3% төсвийн тусгай шаардлага зөрчигдсөн явж байна. Тэр хууль зөрчигдсөн явж байгаа. Ахаад нөгөө хинбэ гэдэг асуултан дээр л хүрэхээс аргагүй юм зөрчлийн асуулт. Тэгээ энийг ер нь энэ гадаад зээлийн өрийн үлдэгдэл дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа төсвийн тусгай шаардлагын тухай хуулиар 55 хязгаарыг зөрчөөд 81.3. За өнөөгийн үн цэнээр нь биш яг бодит үн цэнээр нь тооцох юм бол энэ 90 гараа явчих байх. Ийм учраас энийг 90%-аар нь тооцож бодтойгоор нэг өрийг тоог гаргаад тэгээ энэ зээлийн хязгаарыг бол дээшлүүлэхээс өөр аргагүй болсон байна. Ер нь зээлийг зээлээр төлөвлөж таарнаа. Одоо стендбайд орлоо ч гэсэн энэ жил ер нь хамгийн багаар бодоход 6 сарын хугацаанд л IMF-ийн стендбай төсвийн зардлын хяналтайгаа орж ирэх байх. Хоёрдугаарт энэ төгөлдөр бас нэг юмыг тодорхой хэлэхгүй бол энэ бас энэ сайн хөтөлбөрүүд чинь яг төсвийн их үүсвэр биш банкны зээлийг Монгол банк зээлгэж мөнгөний бодлоготой илүү уялдж байгаа төсвийн зардалт нь бол яг зээлийн хүүгийн зардал нь тэр хөнгөлтийн зардал нь тусч байгаа юу гэдгийг тодруулахгүй бол бас яг энэ эргээд ороогдсон шүү. Энэ бол улсын төсвийн зардал бол биш. Энэ улсын төсвийн хэмжээгээр хэмнэгдэхгүй. Энийг тодруулж хэлж өгөөч гэдэг би бас хүсэж байна. За ер нь манай энэ долларжих үзэгдэл ер нь бол долларын ханш өсдөг сезон биш. Ер нь нийгмийн эдийн засгийн мэдээллүүдээс ер нь яг бодиттой юмаа бас манай сангийн амныг ч юм уу Монгол банкны 20-30% л ярьж байгаа бах. Цаанаа бол энэс жилийн хүнд хүлээлтүүд хүлээгдэж байгаа байх. Тэр нь энэний цаана энэ концессийн далд гэрээнүүд энэ татврын урчилгаа энэ өр төлбөрүүд яг бүрэн тусгасан байгаа юу? Түрүүний хэлээд байгаа зээлийн баталгааны олон улсын стандартаар зээлийн баталгаа өрийн үлдэгдэлд орох ёстой. Монгол банкны swap орох ёстой. Тэгээ энэ бүгд яг энэ тоонд бүтэн орсон байгаа юу гэдгийг бас тодруулж асуумаар байна. Swap, улсын үйлдвэрийн газруудын зээл, MIAT-ийн тэр онгоцны түрээсийн зээл, энэ бүх улсын үйлдвэрийн газруудын зээл болон улсын засгийн газрын баталгаа гаргасан зээлүүд, Монгол банкны swap энэ бүгд маань өрөндөө бүтэн орж засгийн газрын өрийн тоо яг бүтэн зураглаараа гарч чадсан уу? Дараа нь бас нэмээд юм гараад ирэх юм биш үсттэй. Ил толд гаргасан засгийн газрын баталгаа энэ тэр юм байгаа юм биш үсттэй. Энийг тодруулж сууя. За сангийн сайд хариулъя. Чойжсрын гүшүүн. Зондож шадар гүшүүний асуултанд хариулъя. Төсвийн тодтголоор бид нэр оныг хүлээгч байгааг өөрчлөлөөр 12 сарын 31-ний үлдгэлээр гэсэн үг 81.3% хөрөхөд гэсэн ийм урьдчилсан тооцоог хийсэн. Энэ тодтголын тооцоонд ам долларын ханшиг жилийн дундаж ханшин шүү. Жилийн төгсгөлийн ханш биш. 2105 төгрөгөөр авсан. Оны эхнээс аваад жилийн дундаж ханшиг. Бид төсвийн доктортой байдлын тухай хуульд энэ жил бол хуулиа зөрчилсөн байгаа. Өрийн дээд хязгаар маань 55%-аас доош байх ёстой байсан. Намайг ажил авах үед 7 сарын 23-нд энэ тоо 58.1% хүрсэн байсан. Одоо хүлээгдэж байгааг үзэхлээр энэ сайн хувьцаа, сайн хөтөлбөрөд гихмэд энэ оруулаагүй байсан концессиуд 700 гаруй тэрбум төгрөгийн урд нь бичээд өгсөн векселүүдийг ингээд энэ төсвийн тодтголоор 16 санхүүжүүлээд орно гэдээ явахаар 81.3 орчим хувьтай байх болов уу гэж төлөвлөж байгаа. Гэхдээ бид нар хуулийн дээр бол 88 гэдэг тоог тавьсан. Энэ дунд нь бас нэг 4-5% запас авсан. Магадгүй бид нар энэ зээлийг одоо 2017 он гараад хөгжлийн банкны 580 сая долларыг төлж эхлэх. Магадгүй он дамжих үед бид нар бас тодорхой хэмжээний зээлийг авч яж дахиад энэ зээлийг төлөх шаардлага гарсан учраас бид нар 88% төгрөх болов гэсэн ийм 16-наад ийм тоог авсан. За энэ сайн хөтөлбөрүүдийг одоо төсвийн зардал болохгүй болно гэж бөө маргаан байгаа. Би сая танд уншиж өгсөн.
урдны засгийн газар маань өөрөө засгийн газрын зарлагад оруулж тооцсноо гэдэг өөрөө засгийн газрынхаа тогтоол дээр бичсэн байгаа байхгүй юу? Цагаан дээр хараа. Одоо энэ дээр бол маргаад байх нэг талдаа ойлголцох хэрэгтэй байна. За энэ өөрийг тооцохдоо өнөөгийн үн цэнээр тооцохоор нэрлэлсэн үнээр нь биш өнөөгийн үн цэнээр тооцохоор бас 81.3 орчимтой бид нар баримжаалж байгаа. Нэрлэлсэн үнээр тооцох юм бол энэс дэшээ гарах бах 90 орчим хувь хүрэх бах гэдэг тантаа санал нэг байна. Хоёрдугаар улсын үйлдвэрийн газруудын өрийг бид нэр энд оруулж тооцоогүй. Одоо төсвөрийн доктортой байдлын тухай хуулиуд засгийн газрын улсын өрийн тодорхойлолтод төрийн өмчтэй компаниудын өрөөнд орж тооцогдоогүй. Цэвэрлсэн дүнгээр нэг 3.5 их найд төгрөг төрийн өмчтэй компаниуд дээр өр байгаа. Энэ орж тооцогдоогүй. За Монгол банкны swap зээлхэлцээр авсан 1.8 орчим тэрбум доллартай тэнцэх хэмжээний юан энэ өрөнд орж бас тооцогдоогүй. Энэ хязгаарт ороогүй гэж ойлгож байна. За даваасран гişүн асуултад.